За сайн байцгаана уу. За стиматорын маань төсвийн програм дээр одоо тендерийн төсөв хийж байгаа хүмүүс маань тамга гарын үсэг оруулахад айгүй төвөгтэй байна гэдэг хүсэлт ирүүлсэн. За тэгээ энийг бид нэр хэрхэн шийдсэнийг та бүхэндээ тайлбарлаж үзүүлье. За ингээ хэрэглэгч гэдэг цэсэн дээр гарын үсэг гэдэг дэд цэс орж ирсэн. Ийшээ ороод нэрээ бичлээ, тооцоо хийсэн, хянсан гэдэг дээр нэрээ бичээд за зураг сонгох гэдэг дээр одоо төсвийн тамга гарын үсэгтэй PNG зураг оруулна. PNG гэдэг нь болохоор артлын цагаан дэвсгэрийн устгацсан байгаа. Зөвхөн ингээд ийм гарын үсэг тамган дангаараа харагдах зургийг хэлнэ. За ингээд зураг оруулаад гарын үсэг тамгатай зураг оруулаад хадгалах товчоо дарнаа. За ингээд мэдээлэл хадгалагдлаа. За одоо ингээд төсвийнхөө тайлан руу орлоо. За цалингийн тайлан дээр 1А гээд за тамга гарын үсэг орж ирээд энэ огноог автоматар авсан байна. За материал дээр 2А тайлан гэдээ дарлаа. За материалын тайлан орж ирсэн байна. За тээврийн тайлан энэ PDF дээрээ заавал дарж иж хамгийн сүүлийн байдлаар татаж авч хадгалж байна гэсэн үг. За машин механизмын тайлан. За гарын үсэгтээ ороод ирж байна. За томд хөрөмжийн мэдээлэл байхгүй учраас томд хөрөмжийг бол оруулаагүй. За төсвийн нүүр хэсэг дээр за ингээд тамга гарын үсэг маань ороод ирж байна. За энэ одоо баталгаажуулсан зургийн компани гэдгийг мэдээллийг солихоор бол одоо энэ дээрээ дараад солиод оруулнаа гэсэн үг. За ингээд хадгалах товчоо дарлаа. Энэ дээр бас тамга гарын үсэг маань ороод ирсэн байна. За тайлангийнхаа одоо файлыг татж авъя. 12 сарын 4-ний буюу өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн тайлангуудаа сонголоо. За ингээд энэ товчон дээр дарангуут мерж хийгдээд хамгийн сүүлийн байдлаар бүх тайлан маань төсөв маань бүгд тамга гарын үсэгтэйгээ ингээд ороод ирж байгаа. За ингээд тамга гарын үсэгтэй ороод ирэхээр бид нар их хэмжээний 300-400 хуудас их төсөв оруулаад тэрийг одоо хэвлж гаргаж ирээд тамгаа дараад буцаж скандах гэдэг айгүй их асуудалтай байдаг. За энэ асуудлыг бол ингээд шийдээд өгч байна. За ингээд одоо тамга гарын үсгээр баталгааждаг болж байна. За дээрэс нь тоон гарын үсгийн огноо мэдээллүүд маань бас давхар ороод ирнэ. За тэгээд хамгийн гол нь бид нэр маш хурдан хугацаанд одоо хугацаа богино үедээс тендерийн төсөв хийх шаардлагууд гардаг. За тэгээд энэ тамга оруулах, скандж буцаж тамгалах гэдэг асуудал маань хамгийн их цаг зав хүний нервийг бардаг ажил байсан. Тэгээ энийг бол одоо ингээд автоматжуулж өглөө. За тэгээд дараагийн шатанд бол бид нар одоо төсвийн одоо файла эксперт рүүгээ явуулаад одоо баталгаажуулах, одоо хянуулах процессыг стиматорын мен дээрээ оруулж ирнэ. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээд манай програмыг дэмжиж хэрэглээрэй гэж хүсэж байна.